Хамрагэр үзэгчдээ онцгой байдлын байгууллагаас 14 хоног тутам танд хүргэдэг онцгой байдлын цаг нэвтрүүлэг ээлжтэйгээр хүргэж байна. Нэвтрүүлгийн эхэнд Бүгд найрамдах Франц улсын иргэний аюулгүй байдал Хямралын удирдлагын газрын дарга Жулиан Марион тэргүүтээ төлөөлөгчдийн ажлын албан ёсны айлчлалын талаарх мэдээллийг томилон хүргэж байна. Монгол Улсын засгийн газар Бүгд найрамдах Франц улсын засгийн газрын хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээр хүрээнд онцгой байдлын байгууллагын аграас ирэн хайх аврах ангийг чадахжуулах Галтмөр унтраах автомашин нийлүүлэх 2 дугаар шатны төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Бүгд найрамдах Франц улсын иргэний аюулгүй байдал Хямралын удирдлагын ерөнхий газрын дарга ноён Жулиан Марион тэргүүтээ төлөөлөгчд онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаатай танилцж хоёр улсын засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хамтран хэрэгжүүлж байгаа төслийн үр дүнтэй танилцж онцгой байдлын ерөнхий газрын харьяа агаараас ирэн хайх аврах 111 дуурайгийн үйл ажиллагаа болон өндрөөс аврах ажиллагааны үзүүлэх дадлага сургуулиудтай танилцсан юм а. Энэ гайхамшигтай одоо үр дүнтэй төслийг харсандаа өөрийн биеэр харсандаа туйлын баяртай. Хоёр орны хооронд хэрэгжиж байгаа хамтын ажиллагааны хүрээнд хэрэгцсэн энэхүү төслийн үр дүнд миний бие сэтгэл туйлын ханамжтай байна. Үүний хажуугаар өнөөдөр энэ үеэр бол одоо Франц чадамжийг Монгол залуус сургаад энэ аюултай орчинд хүний амьнасыг аврах гэдэг энэ зөвхөн техник хэрэгсэл биш, бас одоо энэ хүний чадамж мэдлэгийг дээшлүүлэх асуудал гэдгийг бас өндөр ач холбогдлон энэ сургаж байгаа багш нартаа туйлын сэтгэл хангалуун байна. Энэ үеэр төслийн хүрээнд нийлүүлэгдсэн Галтмөр унтраах 42 м урттай автомеханик шатны 2 автомашиныг нийслэлийн онцгой байдлын газрын Чингэлтийн дүүргийн онцгой байдлын хэлтсийн Галтмөр унтраах аврах 10 дугаар анги, Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтсийн Галтмөр унтраах аврах 63 дугаар ангид тус хүлээлгэн өгөх арга хэмжээнд оролцсон юм. Монгол Улсын засгийн газар Бүгд найрамдах Франц улсын засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориултын автомашин нийлүүлэх 2 дугаар шатны төслийн хүрээнд Галтмөр унтраах 42 м урттай автомеханик шатны 2, 32 м урттай автомеханик шатны 2 буюу нийт 4 автомашиныг эхний ээлжинд хүлээн аваад байна. Эдгээр автомашинууд нь онцгой байдлын ерөнхий газрын захиалгаар цаг уурын орчин нөхцөл тохируулан үйлдвэрлэгдсэн гэдгээрээ онцлог юм а. Төслийн 2 дугаар үе шат 2023 оны 10 дугаар сараас эхлүүлсэн бөгөөд өнөөдөр бид эхний ээлжинд нийлүүлэгдсэн гал унтраах тусгай зориултын автомеханик шатны 2 ширхэг автомашиныг нийслэлийн онцгой байдлын газарт хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна. Дээрх автомашинууд онцгой байдлын ерөнхий газрын захиалгаар Монгол улсын цаг уур, байгаль орчины нөхцөл тохируулан үйлдвэрлэгдсэн бөгөөд онцгой байдлын байгууллагад анх удаага 42 м-ийн урттай гал төмөр унтраах автомеханик шатны автомашин нийлүүлэгдэж байгаагаараа онцлог юм а. Монгол улсын засгийн газраас онцгой байдлын байгууллагыг олон улсын жишгт хүрэхэд ихээхэн анхаарч төсөв хөрөнгийг шийдвэрлэхээс гадна олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ажиллаж байгаагийн нэг илэрхийл нь энэхүү төсөл юм. Төслийн хүрээнд нийлүүлэгдэж байгаа гал унтраах автомашинуудыг Монгол улсын цаг уур орчин нөхцөл тохируулан Бүгд найрамдах Франц улсын 9 төл групп үйлдвэрлэж ашиглалт угсралтын сургалт даатлагыг зохион байгуулж байна. Онцгой байдлын байгууллагын Галтмөртэй тэмцэх чадварыг сайжруулах төслийн 1-р үе шатыг 2019-өөс 2022 онд хэрэгжүүлж онцгой байдлын байгууллагад Галтмөр унтраах тусгай зориултын 4 төрлийн 42 ширхэг автомашин нийлүүлэгдсэн. Эдгээр автомашинуудыг Төв орон нутгийн анги байгууллагад хуваарлан үүрэг гүйцэтгэснээс хойш 6500 орчим Галтмөрийн дуудлагаар ажиллаж 5100 орчим иргэний амнаас 300 гаруй тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна. Alors, la particularité des véhicules, je l'ai dit tout à l'heure, adapté. Ер нь бол төсөл 2 үе шаттай хэрэгжсэн байдаг. Нэгдүгээр үе шатнд бол бид нэр одоо онцгой байдлын албанд үндсэн албаны гал унтраах машинуудыг илүүтэй ингэж үйлдвэрлэж нийлүүлсэн. Хоёрдугаар үе шат хэрэгжиж эхэлснээр бид нар бол одоо 18 автомашин нийлүүлэх. Энэ ихэнх нь бол одоо автомеханик шат. Ялангуяа энэ дотроо одоо Монгол улс анх удаа 42 м-ийн одоо урттай ийм автомеханик шатыг нийлүүлсэн байдаг. Өөрөөр хэлэх юм бол өнөөдөр одоо хотчлт их явагдаж өндөр барилгууд их баригдаж байгаатай холбоотой одоо энэ шат 42 м-ийн шатыг бол Монгол улс анх удаа ингэж ашиглаж эхэлж байгаа. Энэ бол одоо бас нэг онцлог байгаа. Тэгээ дээр нь бол мэдээж бид түрүүнд хэлсэн нөгөө байгаль цаг уурын одоо эрс дэс нөхцөл газар нутгийн онцлог байдал зохицсон бид нэр машинууд үйлдвэрлэсэн Монгол улс зориулж энэ машин бол одоо олон жилийн турш одоо Монголын ард түмний
өмч хөрөнгө, амь насыг хамгаалах энэ одоо сайхан гэгийн үйлсэд бол хувь нэмрээ оруулна гэж итгэлтэй байдаг. Pour que les pompiers puissent réaliser leur mission, qui est encore une fois une merveilleuse mission, sauver des vies et lutter contre les incendies et les catastrophes naturelles. Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зорилттой автомашин нийлүүлэх 2 дугаар шатны төслийн хүрээнд гал төмөр унтраах тусгай зорилтын 42 м урттай автомеханик шатны автомашин 5, 32 м урттай автомеханик шатны автомашин 10, хөөсөр гал төмөр унтраах автомашин 3 буюу нийт 18 автомашин нийлүүлэгдэх юм. Ингэснээр гал унтраах тусгай зорилттой автомашины хангалт 62.8% хүрэх юм а. Онцгой байдлын цаг нэвтрүүлэг тодруулга болонгаар өргөжлөөр нь та бүхэндээ хүрч байна. Энэ удаад угаарын эрсдэл урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх мэдээллийг хүргэхээр түлш хэрэглэгчд үйлчлэх төвийн засварын инженер анх хоёртай ярилцахаар студиуд бэлэн болсон байна. Галлагааны улирлаас эхэлсэн байна. Үүнээс үүсэх нэг эрсдэл нь бол угаарын хордлого тийм ээ. За ер нь бол та бүхэн ямар урьдчилан сэргийлэх чиглэлийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаагаас яриагаа эхэллээ. За угаарын хордлогыг манай түлш үйлчлэгч төвчдөх хувь нь бол үндсэн 4 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Нэгдүгээрт нь бол одоо угаарын хордлогоос урьдчилан сэргийлэх, хоёрдугаарт нь одоо засвар үйлчилгээ, гуравдугаарт нь одоо механикаар буюу хяналттай ажилт манай гэрэл хяналттай ажилчид байдаг. Тэргээрээ дамжуул, дөрөвдүгээрт нь бол мэдээлэлээ одоо ингэж хангаж ажиллаж байна. Ер нь бол өнөөдрийн байдлаар угаарын эрслээс урьдчилан сэргийлэх чиглэлээр та 4 чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа ярьж шүү дээ. Ер нь бол анзаараад тоход угаарын хордлоос урьдчилан сэргийлэх угаар мэдрэгч төхөөрөмж хэрэглэгчдэд тараах түүний засвар үйлчилгээ хэрэглэгт зөвлөмжгээд бас явж байсан. Энэ талаар бас мэдээлэл өгвөл. За угаарын мэдрэгч бол одоо шинэ интим төхөөрөмж 50 суурилж ажиллаж байна. Одоо өнөөдрийн байдлаар бол нэг 130 гаруй мянган айл өрхөөдөд тавьсан байна. Одоо энэ ондоо багтаага 45 мянган өрх тавьчих юм бол нийслэлийн одоо яг гэр оролт хэрэгжилж байгаа 176 мянган өрхөд бол бүрэн тавьж дуусгаар бид зөвхөн ажиллаж байна. Шинэ угаарын мэдрэгчийн хэрэглээ ер нь ямар юм бэ? Зөвлөмжийг яаж иргэдэд хүргэж байна? Ер нь иргэд бид бас тэрийг ажилуулахад юун дээр анхаарах ёстой вэ? Ер нь он салахгүй байх ёстой. Ер нь иргэд маань их ихтэй одоо угаарын оролт өртөж байгаа юм гэж бол одоо ер нь угаарын мэдрэгчийг салгасан манайхаас одоо том дэлгэцийн дата бааз ажиллаж байдаг колл центр. Тэн дээр бол угаарын хордлогод одоо айлд маань угаарын хордлого үүссэн тохиолдолд манайхаас бол холбогдож анхны одоо сэрэмжлүүлгийг өгдөг, агаар сэлгэлтийг хийх, дараагийн шатуудыг хийхээр ажилдаг байна. Харамсалтай нь бол зарим тохиолдолд ихэнх иргэд маань байн дуурайд байна, ядаргаатай төвөгшөөсөн байдлаар унтраадаг, одоо даалт хийдэг байдлууд бол үүсч угаарын хордлогод хүртээд байгаа байхгүй юу? Энэ интүм гэдэг хөрөмж маань ерөнхийдөө л өөрөө маш сайн одоо утаа угаар одоо юу гэдэг бол мэдэрдэг болсон ажиллагаа маань айгүй удаан болсон. Хуучин бол тог нь залгадаг, зайгаар ажилдаг, 1-2 сар болоод зайн дуусдаг, тог тасархаас тог нь салдаг, одоо хэрхийхээр салгадаг ч гэдэг ийм байдлууд үүссэн бол интүм төхөөрөмж маань бол өөрөө 5 жилийн баталгаатай яг ашигтай одоо унтраахгүйгээр ажиллахад бол бүрэн 3 жил ажиллах тийм. Одоо тог захилгаа ямар нэг юм залгалгүйгээр тийм ажилдаг. Давуу талтай тийм. Тэгээ маш мэдрэмжтэй бас мэдрэг болсон. Жохон өндлө одоо мэдэрдэг бөхчөн тийм алуун агаарыг хүртэл мэдэрдэг тийм. Айгуу сайн төхөөрөмж байгаа байхгүй. Тийм учраас бол тэр манай угаарын мэдрэгчээ тогтмол байнга шалгаж ажиллагаатай байлгах хэрэгтэй. Зөв байрлуулсан тохиолдолд угаарын хордлогоос сүртэхгүй байх магадлал нь одоо өндөр болж байна. Та түрүү ярьж штэ бид хэд ингээд колл центрээр бол хянаад явж байгаа гэдэг те бас зөв байрлуулах хэрэгтэй гэдэг. Ер нь хаана байрлуулах хэрэгтэй? Хаана байрлуулснараа бас та хэдий одоо хяналтанд байх боломжтой юм. За яг одоо энэ интүм төхөөрөмж нь бол хил мэдрэг байгаа учраас бол хуучин бол одоо юу гэдэг багнанд юунд одоо нэг 2 м 10 орчим 40 ингээд байрлуулдаг гэсэн бол одоо бол харин харьцангуй одоо гэрийнхаа орон зайг мэдэрж байгаа байшин гэрийнхаа одоо орон зайг мэдэрж байгаа л ерөөсөө яг тийм 2 м орчимд одоо үнэндээ юм уу багныхаа гадна талд байшинтай өрхөд бол одоо байшин одоо тэр унтлагынхаа өрөөний үүдэн талдаа ч юм уу авч яана ч юм ингээд яг угаарын хамгийн түрүүнд одоо очиж болцохоос газруудад л 2 м одоо сайн батбах эхэлж тогтоох тэгж байрлуулах шаардлагатай байхгүй. Ер нь бол онцгой байдлын байгууллагын аль багшд он гарсаар өнөөдрийн хүртэлх хугацаанд 3027 нэг утаачлалтын бүсээс гаргасан буюу угаарын эрсдлээс сэргийлсэн байна л да. Тэгээд яг нөгөө угаарын хордлого гэдэг ингээд дуудлага яваад ирэхээр нэмүүд болоод танаа одоо төвд ингээд бүртгэгдэж та урьдчилан сэргийлэх арга хэмжээ ингэж авч хэрэгжүүлдэг штеп. Гол шалтгаан нөхцлүүд ер нь юу вэ? Угаартаж байгаа. За гол шалтгаан нөхцлүүд бол ерөөсөө стандартын бус 100 хэрэгжилж байна. Одоо хуучирсан 100 маш их одоо хэрэгжилж байна.
За дараа нь бол одоо бас иргэдийн хайхрамжгүй байдал. За одоо дэрийг хангахгүй яндан зуух биш ингээ хөөлөхгүй намд оролтынхаа зуухыг шалгаж одоо ус одоо юунуудын шалгадгүй ноцоос юунуудын алавдангаар эргүүлсэн байдаг тий. За дараа нь бол ханан биш ингээ хөөлөөгүй бусад хэрэглээний зуухнууд маань бол одоо энд дэндээ цоорцсон байдаг, төмрөөр яатсан байдаг. Тэгээ яндангийн хаалт гэж юм байдаг. Яндангийн хаалтыг одоо дулаанаа бариулах чинь гэж яндангаа хаадаг. Угаа сайжруулсан түлшний маань шаталтын хугацаа гэж байдаг. 8-аас 10 цаг шатчих хэвээр. Тэгтэл одоо зуух биш ингээд цэвэрлээгүй, үнс нурмыг гаргаагүй, халуун цог нурман дээр нь яндангаа авч өрхөө бүтнээсээс болж л угаарын оролт бүрдээд байгаа. Энэ хүмүүс бас жоохон буруу ойлгоод байгаа шүү. Шууд дагаалтай юм уу зөгтэй ямар нэгэн байдлаар одоо яндангаа авч өрхөө бүтээгээд байна гэдэг. Тэр нь бол энэ тийм биш юм байна. Яг миний түрүүний хэлдэг энэ тохиолдолд яадаг. За тэгээд дээр нь энийг хийчихэд угаарын хий мэдрэгчээ салгаад унтраацсан байна. Тохиолдод байгаа гэдэг байхгүй. Тэгэхээр одоо угаарын хий хордлоход л ерөөсөө өртөд байгаа. Агаар сэлгэлтийг ерөөсөө хийдэггүй. Манайха агаар сэлгэлт маань бол энэ хүн хүчил дүрхчээр амьсгалж яаж явах хэрэгтэй шүү дээ. Гэтэл ерөөсөө тийм хийдэггүй. Шууд яндангаа авч өрхөө бүтээгээд нам хаалгаж оолчилчдаг. Тэгэхээр л ерөөсөө угаарын хий хордлоход өртөж байгаа байхгүй. Галын аюулгүй байдлыг хангах агаар сэлгэлт их аюулгүй байдлыг бий болгоно хувь хүний бас ухамсарын маш том асуудал байна л да. Үүн дээр бид бас иргэдэг өрсөн сэргийлэх чиглэлд олон талт арга хэмжээнд бас зохион байгуулалт хэрэгжүүлж байна. Өрсөн сэргийлэхийн тулд тэр иргэн юуг хэрэгжүүлэх ёстой вэ? Одоо сая энэ намын хувьд бол одоо сэргиiлийн хамгаалъя гэдэг одоо донцгой байдлын газартай хамтраад бид бол энэ тал дээр маш сайн төлөв ажилласан. Одоо видео хэлбэрээр, контент хэлбэрээр яг газар дээр нь очиод бид нар одоо бүр жишг 180 гэдгийг тогтоогоод галын хор шинэ стандартын MNS 5216 гэдэг стандартад хангасан 100 одоо зөв галгалгааны нүүрэн дүүрэн одоо бүх мэдээллүүдээр хангаж өгч ажилласан байна. Тэндээс одоо яг бүх одоо хороодуудаар бүх дүүргүүдийн хороодуудаар одоо эрсдэлтэй айл өрхтэй судалгаагаар яваад одоо бид нар бол тэгж ажиллаж байна. Эрсдэлтэй айл өрх гэснээс одоо нийслэлийн хэмжээнд хичнээн бас эрсдэлтэй айл өрх байна. Энэ бүх эрсдэлтэй айл өрх колл центрт холбогдсон юм. Ер нь манай төвөөс бол одоо яг одоо эрсдэлтэй айл өрхүүдэд хамгийн түрүүнд одоо угаарын хий хордлогоос хүртэхэд одоо тэр яндан бишэн зуухыг хөөлж өгч юм. Хоёрдугаар асуудал угаарын хий мэдрэг симптом төхөөрөмжөд хамгийн дөрөнд хангаж өгч. Гуравдугаарт одоо хяналтын ажилч механик гаргаад дөрөнгө ядгсан хяналтын ажилчтай байнга уулж одоо ерөө төрөж анхаарал сэрэмжлүүлэг өгүүлж одоо тэр айл яндан зуухаа хөөлөөгөө байл хөөлүүлэх дуудлагын мэдээллийн нөгөөдөд ингээд онцгой байдлын газар дээр хамтраад одоо дараагийн ажлуудыг аваад ажиллаж байна. Хамгийн их угаардах дуудлага бол мэдээж нийслэлийн хэмжээнд ирдэг болохоор энэ асуудлыг нийслэлийн хүрээнд маш их анхаарал татсан жилийн ийм асуудал болдог л доо. Тийм учраас таны ус өнөөдөр бид хүрэлцэн ярьж яг энэ угаарын хий хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлийн арга хэмжээ тэгээ бид иргэд юу юунд анхаарах вэ гэдэг талаас мэдээлэл өгүүлж байгаа. Хамгийн сүүлд та иргэдтэй хандаж зөвлөгөө хэлээч. За одоо энэ угаарын хий хордлоход өртөхгүй байх ёстойг байх боломж бол мэдээж иргэд бол дүрэн байгаа. Нэгдүгээр хамгийн дөрөнд хариуцлага асуудал байна. Хувийн хариуцлага асуудал байна. Нөгөө талаа жоохон өндрөж ярих юм бол энэ чинь нэгсэндээ одоо хөдөлмөрийн аюулгүй байдал гэсэн үг шүү дээ. Галж байгаа юм чинь тэгээд өрхийн тэргүүн бол тэр одоо айл өрх гэр орноо одоо дулаан цэвэр зэмцгэр одоо юу байлгах ёстой тий. Тэгээд хамгийн дөрөнд бол стандарт чанарын шаардлага хангасан зуух хэрэглэх ёстой юм баггүй. Тэгээ MNS 5216 гэдэг бол зуухыг хэрэглээд дараа нь бол одоо тэр угаарын хий мэдрэгч төхөөрөмжүүдийг хийгээд одоо бүрэн шаталттай тэ одоо агаар дээр өөр дээр утаагаа дахин шатаад дахиад ядгүй яндан зуух нь салдгүй ийм сайн зуухнууд авч хэрэглэх хэрэгтэй байхгүй. Тэгээ эргээд ерөн засвар үйлчилгээнд байгаа мó энэ хэдэн жилийн баталгаатай яг хүнсний бүтээгдэхүүн авж байгаа шиг энэ зуух бишингээ бид нар тогтмол хэрэгэлдэг болох юм бол угаарын хий хордлогод өртөхгүй байх магадлал өндөр. Дээр нь бол дахиад хариуцлагын асуудал. Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа галт төмрийн дуудлага мэдээлэл нэмэгдэх хандлагатай байна. Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэг нийт дуудлагын 70 орчим хувийг ахуйн хүрээний галт төмөр эзэлж байна. Тиймээс иргэн та бүхэн ахуйн төмрөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж өөрийн болоод бусдын аюулгүй байдлыг хангахыг уриалж байна. Онцгой байдлын цаг нэвтрүүлэгтээ хамт исэн үзэгчдэнд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.